Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч холбоо мэдээлэл технологийн хүрээ дээд сургууль. Сайн бацхан үзэгчтэй мөрөөдлийн хэлгийн нэвтрүүлэг энэ удаагийн шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ бэлтгэн өргөж байна. За манай энэ удаагийн дугаарыг хүүхдийн байртай холбоотой дугаар байгаа. Ингээд манай мөрөөдлийн хэлгийн нэвтрүүлгийн уран бүтээлчид энэ удаагийнхаа дугаарыг Баян Зүрхт өргөхт одоо амьдардаг, сурдаг хүүхдүүдийг бас сонгож авсан байгаа. За ингээд Баян Зүрхт өргөхт маань бол олон хүүхдүүд суурч одоо амьдарч байгаа. Түүний нэг бас зарим нэг асрамжийн газрын хүүхдүүд ч гэсэн манай нэвтрүүлэгт ингээд оролцсон байгаа. За удахгүй хүүхдийн баяр болох гэж байгаа тийм. Хүүхдийн баяраар бүгдээрээ яаж баярлдаг вэ? Гой. Додож. Паркорч. Мөрөөдлийн хэлгийн нэвтрүүлгийн уран бүтээлчд маань өнөөдөр бяцхан дүүнэртэйгээ хамтдаа нэг өдрийг хүүхдийн баярыг хамтдаа ингэж тэмдэглэж та нарыг баярлуулъя гэж бодсон юм аа. Бид нартай хамт явахдаа дуртай байна уу? За тэгвэл энэ автобусанд суугаад бүгдээрээ нэг тийшээ явъя тэхүү. Гэхдээ та нар хаашаа явах гэж байгаад гэж бодохгүй байна уу? Бодохгүй байна. Зүгээр л дагаа явах юм уу? Тий. Зүгээр хамаагүй юу? За тэгвэл бүгдээрээ автобусандаа суугаад хамтдаа нэг тийшээ явъя тэхүү. За тэгээс за цуваа суугаараа болгоомжтой шиг. Энэ уг баланс гэхэд энэ нэрээ сайн тийм үү? Аль сургууль сурдаг хэн гэдэг лээ? 14 дугаар сургуулийн 5 байнгийн Уганбаатар гэдэг. За яг ямар хичээлдээ сонирхолтой вэ? Би юу? Би ямар хичээл? За том болоод ямар мэргэжилтэй болох вэ? Сансар судлаач. Сансар судлаач. За ер нь хүүхдийн баярыг яаж тэмдэглэдэг вэ? Гадуур ээж авдахаа зугаалаа бэлэг аваад тэгэд тэмдэглэдэг. Маргааш хүүхдийн баяр болох гэж байна. Яаж тэмдэглэе гэж бодож байна? Аав ээж өөрийн чамд хэлсэн төлөвлөсөн юм байгаа юу? Бага. Гадуур зугаалаа бүгдээрээ сайхан хоол моолнд ороод юу их шаханд очно гэсэн. Тэгээ парк орно гэсэн. Хүүхдийн баяраар ээжтэйгээ парк ороод чадвал ахтайгаа кино үзнэ. Ахтайгаа зөндөө юм шүү дээ. Том болоод ямар мөрчтэй болох вэ? Цэргийн дарга. Ямар мундаг юм бэ? За мундаг цэргийн дарга болоорой заа юу. За хин гэдэг үлээ? 14 дугаар сургуулийн 5 байнгийн Болор. За Болор онц сурж гэнэ үү? Тий. За хүүхдийн баярын талаар чиний бодол юу вэ? Ер нь хүүхдийн баярыг хийх ёстой юм уу? Яагаад заавч хүүхдийн баярыг хийдэг юм болоо? Хүүхдүүдийг баярлуулах гэдэг юм болоо гэж бодож боддгоо тийм. Ер нь тэгвэл хүүхдийн баяр байх ёстой юу? байх ёстой хаа. Байх ёстой хаа? Тий. За аав ээжээсээ хүүхдийн баяраар авчирсан хамгийн гоё бэлэг чи юу вэ? Парк явчихсан. Паркд явжсэн. Паркд явах гоё юу? Тий. Ер нь хүүхдийн баярыг чи ер нь дотроо юу гэж боддөг вэ? Хүүхдийг хамгаалж баярлуулах өдөр гэж боддог. Яг зөв хүүхдийн эрхийг хамгаалдаг өдөр тий. Тэгэл хүүхдийн баярыг зөндөө олон бэлэг өгөөл. Одоо эсвэл чи хүүхдийн баяр болохоор надад тийм бэлэг өгөөрөө гэж хэлдэг үү? Үгүй. Өөртөө Аав ээж өөртөө л надад тийм юм өгнө гэж хэлдэг. Гэтэ надаас нууцаар өгөх гэж байгаа юм шиг үлээ. Тийм тий. Юу өгөх гэж байгаа л гэж бодож байна. Надад дугуй өгч байгаа л гэж боддог. Дугуй. За тэгвэл гоё дугуйтай болоорой. За. Энд яг хүүхдүүд суглаад юм болох ч байгаа юм шиг байна гэж тэг хүрээд ирсэн. Хүрээд ирсэн. За хүүхдийн баяраар дүүнэрээ баярлуулах уу? Хаана яаж баярлуулах юм? Сүхбаатарын талбай дээр гарч баярлуулна. Дүүнэртээ бэлдсэн юм байгаа юу? Бэлдсэн модоор байхгүй байгаа. Ер нь хүүхдийн баяраар аав ээжээс авч хамгийн гоё бэлэг нь юу вэ? Хамгийн гоё бэлэг нь хөннөө мал очоод тоглож ирсэн. Тоглож ирсэн юм уу те? За тэгвэл хүүхдийнхаа баярыг дүүнэртэйгээ гэр бүлтэйгээ хүчлээ гоё өнгөрүүлээрэй. Баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол хүний төлөө Монгол Hyundai эмнэлэг. Марны гэрэл хүүхэд насыг цэцэг шиг хайрлаа. Наашлах цагийн замыг товчлон цэнглийн дугаан өргөе. Газрын хаан хүүхдийн хүслийг гал шиг эндэдээ. За ингээ хүүхдүүдээ бид нар явсараа тий. Зарсан газраа ирчлээ. Бүгдээ одоо энэ дэлгүүрт орж өссөн юм
худалдаж авах нь шүү дээ. За ингээд бид нар хүүхдүүдээ Баянсүрх дүүргээрээс аваад 3-4 дугаар хороол байдаг Korean Kids хэмээх нэртэй одоо Солонгосын хүүхдийн брендийн хувцсны дэлгүүрлэр ирлээ. Тэгэж өнөөдөр бол бид бүхэн одоо хүүхдүүдтэй хүүхдийн баярын өдрийг тохиолдуулж одоо энэ дэлгүүрээр рүүчлүүлэх эрхийг нь олгосон байгаа. Аав ээж нь зарим дагаж ирсэн одоо хүүхдүүдэд хувцас сонгуулад ер нь энэ завтаа хүмүүр баг байх шиг байна. За ингээд удахгүй хүүхдийн баяр болох ч байгаатай холбоотойгоор бол бид бүхэн одоо шинэ баярынхаа дугаарыг бол өнөөдөр хорооллоос ингэж бэлдэж хийж байгаамаа. Хувцас сонгосон юм уу? Хин гэдэг үлээ? Баццэг. Баццэг. За баццэг юу сонгосон юм? Энэ хос энэ хоёр. Хосыг тэгээд цүнхтэй юм байна те. Таарах өмсч үзсэн үү? Тэгвэл Тэгвэл өмсч үзчихэд гараад иртгүй анаа нэн зогсчээ тэнд ээ. Тийшээ яваа. За тэг. Дин. Ямар хөөрх юм бэ? Яг өмсөн чи таарсан уу? Ямар. Энэ цүнхээр яах гэж байгаа юм? хүүхдийн баяраар авч яваа энэ цүнхээ бариад. Хүүхдийн баяраар ямар гоё цүнхээс та. Энэ дотор одоо юу хийх вэ? Аав ээжээр юм авахулаа зөндөө хийгээ зөндөө ол юм хийн. За. Ямар гоё зохио вэ? Тэ цаашаа ардаа хэлээ. Зогсон гэж чигтэйхээ. За баярлаа. Ийм гоё бэлэг өгсөн ах эгч нартай баярлаа. Оо ямар сайн хүүхд вэ. За. Намаг Орхон зүл гэдэг манай охиныг Наран Солонго гэдэг. Одоо бид гурлаа амьдардаг. Баянсүрх дүүргийн 7 дугаар хороонд амьдарч байгаа. За. Хүүхдний хэдгээр ангийн хин гэдэг лээ? Наран Солонго гэдэг. За. Хэдгээр анги? 1-р анги. 1-р анги Монт сурч энэ үсгэлтийнхаа баярыг хийц одоо төгслөө те? Төгслөө. За. Юм сонгож чадав? Чадсан. За юу сонгосон? Хотоолог сонгосон. Ямар гоё шар өнгөтэй сонгосон. Ямар өнгөн туртай юм? Цагаан өнгөн туртай. Энэ хосоор нь сонгосон юм уу? Тийм. За өнөөдөр энэ зохион байгуулж байгаа Танаалт үзээс зохион байгуулж байгаа мөрөөдөл биелдэг юмш нэвтрүүлэг болон Танаалт үзийн хамт олон маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энд хүрэлцэн ирсэн 50 гаруй хүүхд ирсэн манай хороо одоо 3 дугаар хорооноос нийлээд тэр хүүхдүүдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. За сайн уу? Сайн. За юм сонгож чадж байна уу? Чадсан. За энд ясан чам таалагдсан хувцас байна уу? Бага. Юу. Хэддгээр анги вэ? Хин гэдэг те? Би уучрал 4-р анги. За ямар сурдгөө? Сайн. Гэртээ хинтэг амьдардаг. Ээж аав 2 дүүтэйгээ. За өөртөө юм сонгож гэнэ үү? Дүндэртээ сонгож гэнэ үү? Хамгийн бага дүүтэй нэг юм харсан. За ямар яастай вэ? Шүлэг уншин. За нэг шүлэг уншчихоо. Би Монгол хүн аргалын утаа баригуулсан малчны гэр төрсөн би хатархээр нутгаа үлгийн минь гэж боддог цэнхэр манай сургуулсан алсын бараа шигтээд цэнхэр сайхан нутгаа сэтгэл багтан маргаад үлээж байгаа сэлгээ үнсэж байгаа юм шиг өршөөлтэй жимэн гар илээж байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдаад элээ зүрхмэн дагдаж хосгүй баярын нүдмэс хоёр нүдэн минь бүрхэгдэг. За баярлалаа онцраарай. За гой юм сонгоорой заа юу. Утсан уу? Сонгоогүй гэж. Тэгээ юу юмсэд яа? Энэ муу юм уу? Харин энэ над том тулуу томдохгүй лүгээл. Харж штин ч угаасаа юм бод таахгүй юу? Тийм үү. Тий. Тэсэн гоё юм биш үү? Тийм байна уу? За чи одоо төрөөнөөс хойш ганцхан цам подолкол сонгож байгаа юм уу? Үгүй ахын нэг шор сонгоцсон байгаа. Сонгоцсон байгаа юм уу? За. Хар өнгөн дуртай юм уу? Тий. Үүх за. Энэ 3 хар юм сонгоцож байгаа юм уу? 2 подолтой нэг юм гоё нэмгэн цамц. Или харъя хойдлынх нэмгэн цамцаа бүр заахмахтай их гоё цамц сонгож тий. Тэгээ 2 юм хар подолк. Оо яа. Энэ гоё пүүзэг сонгоод тавьсан юм уу? Тий, тавьчаа. Чи тасархаа юм а тий. За энийг хаана өмсгөө? Энийгөө найзуудтайгаа тоглох ундаг дугуй унахта гэр зураа гоё спорт үзэл гэж байна шүү дээ. За гоё хувцаа гоё өмсөрөө. За.
хүүхдийн баяр одоо олон улсын хүүхдийг хамгаалах өдөр маань болж байгаатай холбогдуулаад манай мөрөөдлийн хэлгийн нэвтрүүлгийн уран бүтээлчд Баян зүрхт амьдардаг, сурдаг, за тэгээд бүр асрамжийн газар амьдардаг ингээд олон хүүхдүүдийн төлөөллийг бол өнөөдөр одоо авчирч энэ дэлгүүртээ танилцуулж одоо өөрийнх нь дуртай одоо бараа бүтээгдэхүүн одоо юу эсвэл дүүнэртэй ч юм уу ингэж бараа сонгуулах одоо эрхийг бол өгсөн байгаа. Ингээд ямар ч хэсэн дэлгүүр маань том чөлөөтөөс харуулхан болохоор хүүхдүүд маань чөлөөтэй явж хувцаа зарим нь өмсөж үзэж байна, зарим нь бол одоо таамгаар сонгож байна, зарим нь дүүнэртэй ах эгч нартай хүртэр худалдаж авч байна. Өөртөө таалагдсан юм авч чадав? Авч чадлаа. Баярлалаа. За хувцсыг үзье. За. Гадаад дулаарч байгаа болохоор эртүүд нь юу гадаад дулаарч байгаа болох тийм. За их хөрх юм бэ те. Таарна үстэй. Таарна барил таарчих юм байна те. Ямар хөөрхөн гээд тавсын те. За энийг хаана өмсгөж байгаа? Энийг одоо дулаарч байгаа болохоор биеийн тамир дээрээ л Өмсч үзсэн үү? үтсэн. Хаарч байна. Ер нь чи юм ягаан өнгөнд дуртай мó да? Дуртай. Тэгээ ягаан цамцтай байна бас те. Тий. За нэг хөөрхөн юм бариад зогсоод ах юм. Энийг нөгөө дүүтэй авсан. Дүүдээ авсан юм аа? Аха. За. Амсан биз дээ те? Тий. Ямар дүү лээ? Сүлдээ. Сүлдээ гэдэг нь ямар дүүн юм бэ? Манай байрны ягшийн нөгөө хөхт. Байрныхаа нэг дүүтэй хөхтөдий. За. Тэгэхээр маш жижигхэн омс байхыг бодоход айгүй жоохон хүүхдтэй ах шиг байна те? Тий. Тийм үү? Чи үргэж харж өгч тусалдаг юм аа та? Тий. Нэг гэр үлөөтэй халамжийн газар гэдэг те? Манай гэр те? Халамжийн газарт байдаг. Тий. Манай гэр халамжийн газарт ирээд алхир удаж байгаа лээ. Би бүр юу сар мастай ирсэн. Нэг сартаа дээрсэн. Одоо 15 настай те? 14 настай. Тэгэхээр нийтдээ танаа чинь үүсгэн байгуулагдаад 14 жил болсон юм байна тийм үү? Тий. Аав ээжигаа одоо таньдаг хүмүүсээ хайж олъё гэж боддгоо. Яагаад? Яагаад гэвэл энэ орчиндөө дасчихсан. Тэгээд ял энэ багаас нь авсан болохоор нөгөө энэ орчин тэгээд бараг багш нар минь бараг хайртай хүмүүс шиг юм л байдаг та. Тэгэхээр одоо энэ хорвоо дээр хамгийн хайртай хүмүүс нь болохоор багш нар юм байна те. Хин гэдэг багш вэ? Хамгийн хайртай юм чи. Гам захирал тэгээд гама ама тэгээд ая жижиг ая их жинхэнэ нэг төвшин гэдэг юм л та бид нар ая гэдэг удаас сурчсан. Тэгээд том ая. Тэгээд дээр намайг бүр баг гахад навч шүдээ бол өсгсөн. Тэгээд би бүр баг явж чаддгүй нөгөө бүх бүрэн хийх хөлтэй байсан. Тэгээд ясны шүлэнд оруулж тэгээд нантуулаас юу хүртэл нэгдүгээр хороол яс зөөж тэгээд ясны шүлэнд оруулсан гэсэн. Тэгэхэд нэгдүгээр хороолт байдаг гэсэн юм уу? Нарантуулаас яс аваад нэгдүгээр хороол явдаг байхыг бодоход. Тэ анх тэнд байдаг гэсэн. Тэгээд хооллож ундалж. Тэгээд их зодэрдэг байсан байхаа л гэж боддог. Тэгэхээр одоо ийм хөөрхөн хөлтэй, ийм хөөрхөн хүн болгоцсон юм тий? Тий. Тийм учраас маш их хайртай юу? Маш их хайртай. Ерөн баярлаж явдаг та. Чи их уйлдаг байсан болоо жоохон бахта. Мэдгүй. Асуугаагүй юм. Ерөн уйлдаг хүүхдээсэн баха. Үсээ дээшээ ингэ шомболгоож бочдөг гэсэн. Тийм үү? Ааха тэр зургийг харсан чинь. Тэгээд ийм халмиг өстэйсэн юм лээ. Халмиг өстэй үсээ ингэ шомболгоод чи зураг ütсэн юм тий? Үгүй. Нөгөө багийнхаа зургийг найзуудтайгаа авах болсон зурагтай ütсэн. Одоо нэг шигээс мэн бүр хөөрхөн байсан уу? Одоо барыг бүр хөөрхөн байсан шиг санагддаг. Том болоод ямар хүн болъё гэж бодож байгаа лээ? Багш нарын ачийг хариулах тийм сайн хүн болъё гэж боддог. Тэр нь одоо том болоод хий гэж боддог мэрэгжил ч юм уу байдгүй? Байдаг. Багш мэрэгжилтэй болохыг хүсдэг. Зуны амралтаас удахгүй болох чинь тийм ээ. Тэгээ зуныхаа амралтыг ер нь яаж өнгөрөөдөг вэ? Зуныхаа амралтыг тийшээ салхинд гарч тэгээд зуслан явж
Тэгээд нөгөө амралтаар явж гівчлэн тэгж л өнгөрөөдөг. Аав ээжтэй хүүхдүүдийг харахаараа одоо ингэж шамд ямарваа нэгэн тийм хүнд эмзэг сэтгэл төрдгөө. Эмзэг сэтгэлдлөө ер нь төрж байгаагүй. Яагаад гэвэл энэ багш нар нэг аав ээжиг нэгэн гэр бүл шиг тэгэж багаас нь өсгсөн болохоор ямар ч хоол ундаар дутаалгүй. Ховч цунраар өстэй дутаалгүй. Ер нь ээж аавд хүүхдээ яач энэ яар тэгэж л байдаг болох тийм тий. Ээжүүдийн баяраар яадгүй. ээжүүдийн баяр багш наруудаа баярлуулахыг хичээ. Цаасаар юм хийгээд ч юм уу эсвэл ямар нэгэн аргаар баярлуулах ч юм уу тэгээд та. Одоо ингээд ямар нэг концерт тоглох ч юм уу тэгээд. Оо тийм үү. Та нар дотор авьяастай хөлтөд зөндөө байдаг уу? Байдаг. За жишээлбэл чи ямар авьяастай? Би дуулах. За тэгвэл нэг дуулчвал яах вэ? За. Харин зинги гагарыг хүүхэд бүхэн мөрөөдөж байна. Алтан нарны туяан дор ирүүл таринхыг хүсэж байна. Удам Монголынхон ирээдүг айлж амьдрий. Улам чорвод ирсэн хүүхэд бүхэнд бүтний хороноо өглүүлцгээ. Баярлаа. За баярлалаа. Гоё дуулдаг юм байна шүү дээ. Ямар нэг тэмцээнд орж ирсэн үү? Дууны тэмцээн, шүлгийн тэмцээн? Урлагийн үзлэгээрээ л нэг орж ирсэн. За ингээд өөрийнхөө мэдээж найз нарт ч юм уу. За ингээд өөр ангийнхаа хүүхдүүдэд дүүнэртэй хандаж хэлэх үг байна уу? Ангийнхаа охтууд болон найз нартай хайртай шүү. Үргэлж төсөл дэмжигдэлд нь баярлаа. Тэгээд та нар миний өөрт найзууд шүү л гэж хэлмээр. Өөр зай найзууд байх болно шүү. Гэр бүлийнхэнтэй болов шүү гэр бүлийнхэнтэй. Амма ая тамая тэгээд амма ая тамая бах тэгээд аюунагч тэгээд намаа багаас минь авч чидий зэрэг төрөсөнтэй баярлаа. Хайртай шүү. Та бүхнийхээ ачиг том болоо хариулах болно л гэж хэлмээр. Яасан мундаг юм те. За ийм хөөрхөн ухаалагхан хөөрхөн охин ийм хөөрхөн болгож өсгсөн мэдээж бас баярлалаа. Ингээд хүүхдийн баяр удахгүй болох чинь хүүхдийнхээ баярыг найз нартайгаа хөвчлөлтэй сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Өнөөдөр дуртай юм авч чадсан уу? Авсан юм чи та нарт таалагдсан уу? За ингээд манай мөрөөдөл биелэг нэвтрүүлгийн ах эгч нар дүүнэртээ бас дахиад нэг бэлэг битсэн байгаа. Энд одоо бүгдээрээ та нарын бэлэг байна. Та нар энд бэлгэнд дуртай юу? Дуртай! Хүүх та нар хувцснаас илүү энд бэлгэнд дуртай биш үү? За хин гэдэг лээ? Нандин сувд ямар гоё хувцсан мэссэн бэ? За нэрлээд байгаарай. Намайг Нандин сувд гэдэг. Авсан өнөөдөр. Өнөөдөр дүүж өмд цамц авсан. Өмд цамц авсан юм байна. Тий. За. Яс хувцсан таалагдж байна уу? Таалагдж байна. Энэ бэлэг бас таалагдах юм байна. Таалагдана. За мэ. Баярлалаа. За ямар хувцас авсан? Супер паркри. Супер паркри гинэ. За яадаг хараа нисдэг юм уу? Хараа. Ямар гоё юм бэ? За чи нэг нисээд үзүүлчих та. За чи гэртээ хараад нисэх юм байна да тий. За мэ. За тийшээ яваад гараа за. Мишель хэдэн настай юм? 6-аас. 6 настай мó. За ямар гоё балааштай юм бэ? Ханаас авсан? Тэндээс авсан. Тэндээс авсан юм уу? Таалагдж байна уу? За. За тэгээ за бэлгээ ирээд аваад гараа за. За магараа.
нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч холбоо мэдээлэл технологийн хүрээ дээд сургууль. За ингээд манай мөрөл биелгийн нэвтрүүлгийн уран бүтээлчдийн бэлдсэн бэлэг бол бас ахаад дуусаагүй ахаад үргэлжлэж байна. Ингээд манай хүүхдүүдэд зориулж ямар бэлэг бэлдсэн юм бэ? За хүүхдүүдэд зориулаад Солонгосын Karen Kids Shop-ing одоо хувийн даван бүтээгдэхүүнүүдийг бэлэг болгон барих гэж байна. Тэгээ хүүхдүүдэд дашрамд нь хэлэхэд эрүүл их өсөж сайн хүмүүс болоорой гэж өрөөгөөд ах эгч нарийнхэн зүгээс өчүүхэн бэлгийг гардуулж байгаа шүү гэж хэлье. За тэгээ хүүхдүүдээ. За энэ дэлгүүрийн ах эгч нараас мэд өнөд бэлэг бэлдсэн байгаа юм байна шүү дээ. Ах уу? Ави. За тэгээ тэгвэл бүгдээрээ томоотой байжгаад бэлгээ авъя те. Амар халуун байна уу? Халуун байна. За одоо бэлгээ авчаад тэгээ боллоо за. За. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол хүний төлөө Монгол Hyundai эмнэлэг. За ямар гоё энэ гоё палажиг авч өмссөн юм аа. Тий. За өөр энэ гоё шорт та. Өөр юу авсан? Өөр манай ихчэд говцсон манайгаа. Уснад нэгчнэ байгаа юм уу? За инхтээ маа ямар авьяастай илээ? Би шүлэг байна шүү дээ. За өөр дуулахгүй. Дуулахгүй. За тэгвэл өнөөдөр хүүхдийн баярыг тохиолдуулаад найз нартай шүлэг уншиж мэдчилгээ өргөх үү? Тэгээ. Өвөө имэдээ залхаарай. Өглөө нар шиг мандаж яваарай. Өдрийн цэцэг шиг дэлгэрч яваарай гэд өвөө имээ чинь чамайг хөрөн өдрөөс өдөр сайн хүн болоорой гэд духан дээр чинь үсэн баярлаа. Баярлаа. За инхтээ маа найз нартай хамт хүүхдийн баярыг минь төргөө. Тэгээ. Хүүхдийн баярыг минь төргий. Хүүхдийн баяраар сайхан баярлаарай. За инхтээ маа ч гэсэн сайхан баярлалаа баяртай. За өнөөдрийн үйл ажиллагааны талаар сэтгэл ямар вэ нэ? Өөр энэ хин гэдэг үлээ. Намайг Бадамсрынгийн хонгорцол гэдэг. Өнөөдөр сэтгэл өндөр байна. Хүүхдүүд зөндөө олон хүүхдүүд баярлж байгаа тийм. Энэ дээр чинь ганц манай хүүхдч биш. Чинээ олон хүүхд байгаа. Гэвь тэгээ 50 гаруй хүүхдтэй нэг өдөр өдөржингөө байх яасан хэцүү байсан уу? Шуугаад байгаа чи. Энэ тэнд ойлтаас нэг өдрийг бид бүхэн таамд байсан. Бас танд баярлалаа. За баярлалаа штэ. Та нарт гэсэн баярлалаа. За манай нэвтрүүлгийн удаагийнхаа хүүхдийн баярын дугаарыг Баянзүрх дүүрэгт сурч амьдарч байгаа хүүхдүүдийг одоо хороолт байдаг Karen Kids хэмээх одоо брэнд барааны дэлгүүрт авчирч одоо нэг өдөр хүүхдүүдтэйгээ хамт байж хүүхдүүдийнхээ одоо дуртай хувцсыг сонгож өгч за дээр нь бас гарын бэлэг өгч за мөн түүнчлэн манай энэ дэлгүүрийн хамт олноос дотор гарын бэлэг өглөө. Айсгүй цагийн тэнгэрт залбирч ардын дугаан өргөе. За манай нэвтрүүлэг бол жил бүр одоо хүүхдийн баярын нэвтрүүлгийг бол хүүхдүүдтэйгээ нэг өдөр хамт байж хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож за тэр хүүхдүүдийнхээ одоо баяр дээр нь баяр нэмж хамт байхыг бол эрхэмлэж ирсэн. За ингээд өнгөрсөн жилээ сонгоны хайрхан дүүргийн одоо бараг 60-аад орчим хүүхдүүдийг цуглуулж нэг өдөр хамт байсныг үзэгч та бүхэн бол санаж байгаа. Энэ жил бид бүхэн Баянзүрх дүүргийнхаа хүүхдүүдтэй баярлаж одоо нэг өдрийг хамтдаа байж тэднийхээ хүсэл мөрөөдлийг сонсож өнгөрүүллээ. За ингээд 6 сарын 1-нд хүүхд бүхэн баяр хөөрөөр халгиж цалгиж байж айл гэр бүрт хүүхдийн цаваа цолгойн дуу инээд хөөр хадаж байхыг өрөөгөөд хүүхдүүд та бүхний минь мөрөөдөл бүхэн биелэж Монголын минь өрс маш олон болох болтугай гэж хүсээрээ.